Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ТБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Түүнбэсийн мэдээллийн үйлбэрийн ээлжид дугаараараа өнөөдрийн орон нутгийн онцлог мэдээлүүдээ та бүхэндээ танилцуулъя. Дархуул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутагт орших Зулцгын голын Нарсан ойн 1114 га талбайг хамардаг. Сүүлийн үед Нарсан ойд хортон шавьж тарж байна гэдэг иргэдийн мэдээллийн дагуу ойн анги судалгааны ажлыг 1010 га газарт хийжээ. Судалгаагаар Ирэл Бээрэн сүлт гэдэг хортон шавьж 24 га газар тархсныг тогтоосон байна. Хортон шавьж буюу нэгэн зүйлийн ойд хөнөөлтөй эрвээхээний голомт нь 5 га газар байгаа гэж мэдээллээ. Тухайн эрвээхээ нь багцандаа 300 орчим өндөг гаргаж хурдацтай өрчдөг байна. Ангийнхан тухайн хортон шавьчтай тэмцэх услах арга ажиллагааг судалж тогтоохоор ажиллаж байна. Энэ Игэл Бээрэн сүлт гэдэг эрвээхээ нь бол хайрсан далавчтны багийн долгиолог судалт эрвээхээ гэдэг овгийн Игэл Бээрэн сүлт гэдэг ийм зүйл эрвээхээ байгаамаа. Насанд хүрсэн эрэгчин нь бол одоо 2.5-аас 3 см-ийн хэмжээтэй биетэй хар бороос улаан хүрэн өнгийн зүстэй. Онцлог шинж нь бол дээд далавчныхаа хойд таславч хэсэгт бол 2 цагаан тийм тод өнгийн толовтой байдаг. Эмэгчин нь бол далавч нь муу хөвчлөлтөө хөл нь сайн өгцөн одоо цайвар саарл өнгийн зүсвтэй тийм махлаг биетэй тийм эмэгчин байдаг. Эмэгчин нэг удаа өндлөхлөхдөө багцандаа 300 орчим өндөг гаргадаг. Энэ ойд их хортоо нөлөө үзүүлдэг ийм одоо хөнөөлт шавьж тархаж эхэллээ. Тэгээ үүний эсрэг одоо бид ойн хэрхэн тэмцэх үү, ямар үйл ажиллагаа явуулах уу, тэмцэх арга ажиллагаа нь юу байх вэ гэдгийг судалж тогтоохоор ажиллаж байна. Ер нь бол энэ ойн зүү тогтол алдагдсантай. Мөн энэ ойд суурьшлын бүс маш их бий болсонтой холбогддог. Энэ хортонд харж байна. Өмнө нь энэ хортон бол судалгаагаар байгаагүй Зулцгын Нарсан ойд. Тэгээ гинт гарч ирж байгаа нь магадгүй механикаар одоо айл гэр тээвэрлж ирэх юм уу, байшин савын материал энд наалдаж ирэх юм уу. Аггүй сүүлийн жилүүдэд бас их ойд тарилт хийж байгаа. Гадаад орноос авчирж тарьсан модноос ч юм уу. Ийм шалтгаануудаар одоо энэ хортонд харж байна гэж үзэж байгаа. Манай орны Хинтийн, Архангай, Үр хангай, Сэлэнг аймагуудад Зулцгын голын Нарсан ойд тархсан хор хөнөөлтөй эрвээхээ элбэг тархсан гэлээ. Шалтгаан нь ойн зүү тогтол алдагдж байгаатай холбоотой гэж байгаль орчны мэргэжилтнүүд үзэж байгаа мэнэ. Нэгэнт тархсан хортон шавьжаас Нарсан ойгоо хамгаалахаар ой мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд иргэд аймаг орон нутагтай хамтран бодлого боловсруулан ажиллана гэж мэдгдсэн юм а. Сайн байцгаана уу дарханчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай Дархан улс хувьцаат компани нийт 150 гаруй ажилчид за дотоодын зэргийн хамгаалах салаатайгаа хамтраад за жил болгон хийж байгаа одоо тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд за ногоон дархан 2032-ийн хүрээнд мод тарьдаг байгаа. Бид нар дарханд 10 гад 10 жилийн хугацаанд нийтдээ 32 мянган мод тарихаар ажиллаж байна. За энэ жил одоо 4 дахь жилдээ тарьж байна. За 4 дахь жилдээ одоо энэ жилийнхийг оруулаад 13 мянган бургас модыг бол одоо өнөөдөр бол 3200 тарина. За яагаад заавал бургас хийж гэдэг асуудал ярьж байна. За бидний хараа гол маань угаасаа анх ер нь бол маш их бургастай бус байсан. За энэ нөр ундны усны их үүсвэрийг хамгаалах тэрний ариун цэврийн байдал, за ногоон байгууламж, за энэ экосистемд бол ач холбогдол өндөртэй. Өөрөө энэндээ дасан зохицох чадвартай ургах магадлал хамгийн өндөр мод гэж бид нар одоо мэргэжилтэнгүүдээс нь судлаж, за манай улс уугийн байгаль орчны инженер маань бас энэ дээр ажиллаж, за эднийхээ мэргэжилтнүүдийнхээ гаргасан саналыг үндэслэж одоо бургасыг тарьж байна. За эхний 3 жил тарьсан моднуудын маань ургалт 85 орчим хувьтай яваад байна гэж одоо манайхан ярьж байгаа. Бид бол одоо 2-оос 4 ажилтан жил болгон авч услахааны системийг бол хийж ажиллаж байна. За энэ намар мөн одоо тухайн бүсүүдэд ургаагүй үлдсэн моднуудын нөхөн тарилтыг бас хийн. За ингээд энэ одоо та бүхний харж байгаагаар ингээд хоосон талбай байсан эсүүдийг битүү бургас болгохоор л одоо бид энэ Дархан хотынхаа бодлого, Монгол улсынхаа бодлогот нэгдээд ингээд ажиллаад явж байна. За дарханчуудаагаа тэгээд энэ байгаль экологид, байгаль дэлхийд эрэхтэй мод тарих энэ тухайн хөтөлбөрүүдийн хүрээнд хийх ажилд иргэн аж ахуй нэгж одоо та бүхэн маань
Өргөн амраг дээр мод тарих бол одоо нас нэмдэг маш буянтай зүйл гэж одоо хүмүүс ярьдаг. Энэ маань одоо азааны давхаргаас орж байгаа энэ метан хий янз бүрийн хий бодисууд үүсэж байгаа энэ өнөөгийн үйлдвэрчсэн нийгэмд бол мод бол одоо манай дархан төдийгүй бус газар ч гэсэн маш ач холбогдолтой үр дүнтэй гэж ингэж үзэж байгаа. Ариут татвар галууны тоног төргөм засварчин 4 дахь жилдээ тарьж байна. Ер нь ингээд тарж байгаа моднууд нь ургац хэр байна? Эргээд харахад ер нь ургалтын хувьд За гайгүй ургааллах шиг байна. Ер нь мод тарих сайн л гэдэг юм билээ. Манайх жил болгон тарьдаг л дээ. Тий. Бус байгууллагатай мод тарихыг уриалж байна. За манайх ата гэд ариут татваргын алба жил болгонд мод тарьж байгаа. Одоо энэ хараа голынхаа ой савыг цэвэр устайгаа холбогдуулаад мод тарьж байгаа. Жил болгон тарьж байгаа. мод тарж байгаа үеийн сэтгэл ер нь хэр байдаг юм бэ? Гоё штэ айгу тий. Нэгдүгээр тас мод тарина гэдэг чинь айгу сайхан үйлс тий. Хоёрдугаарт ингээд хамт олон бүгдээр ингээд сайхан нэгдэж өгнө. Тэгээ мод маань сайхан урах болтгой гээл тэгээ тарина. За ерөнхийдөө сайхан мод тариад байгаль орчноо сайхан аваа явцгаая. Анги хамт олон одоо 30 жил, 40 жил гэдэг тий. Тэрийгээрээ сайхан мод тариад байгаль орчноо дэмжижээвэл тэр чинь хамгийн гоё үйлсэж байгаа, сайн үйлсэж байгаа байхгүй юу? Монгол Улсын эрхлэгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн ногоон дархан 2032 зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд Дархуул аймагт мод тарж ургуулах, уул уурхайн ашиглалтаас үүдэж эвдэрч сүйтсэн газрыг нөхөн сэргийх ажлуудыг эрчимтэй хийж байна. Тодорхойлбол Дархуул аймгийн хэмжээнд 2025 онд 3 байршил ойжуулалт нөхөн сэргээлтэй ажлыг хийнэ гэлээ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийх ажлын зардлаар 2 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээлэн ажиллаж байгаагийн нэг нь оюу толгой компани. Тус компанийн захиалгаар Дархуул аймгийн хонгор сумын зурамтай хэмээх газарт нийт 150 га талбайг ойжуулахаар говийн улаас компани ажиллаж байна. Оюу толгой компани маань нийт бол 1500 гад одоо ойжилт хийн гээд одоо энэ дээр бол тухайн сум орон нутагтаа гэрээ хийсэн байгаа юм билэ. Тэгээ манайх 150 гад одоо нийт 3750 мянган ширхэг нарс модны тарьцаар одоо ойжилт хийж байна. Ойжилт хийж байгаа арга маань бол шан татхаргаар коллективийн царилаар тарилтаа хийж гүйцэтгэж байна. Дархуул аймаг маань бас байгаль орчин маань бас ойгоо хамгаалаад, ойн захаа дагуулад, хашаа бариад ойжилт хийж байгаа нь бол ойгоо нэгдүгээр тэлж ургуулах, хоёрдугаар одоо ой дотор мал хөлчих үйл ажиллагаа болон тэ бусад одоо ойд хоригдсон үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлээд одоо ийм ажил хийж байгаа нь мэргэжлийн хүний хувьд бол маш таатай байна. Энэ ойжилтын хугацаа бол ерөнхий төлөвлөлт бол нэг 6 сарын 5 гэхэд ер нь ажиллаа хийгээд дуусгах төлөвтэй одоо үйл ажиллагаагаа хийгээд явж байна. Энэ газар 3 жилийн хугацаанд 1500 гад нийтдээ 3750 ширхэг нарс модны тарьцаар ойжуулалт хийхээр төлөвлөжээ. Ойн талбайд мал бэлчих зэргээр сөрөг нөлөөлөөс сэргийлж хашаажуулж ойжуулалтыг хийж байна. Ойжуулалтын ажлын хүрээнд мөн Алд Дэлхэм компани Зулцгын голын нарсан ойг тэлэх ажлыг хийхээр тендерт шалгарч 3 га газарт 1200 ширхэг суулгацыг 3 жилийн хугацаатай арчлан хамгаалж хүлээлт өгөхөөр болж энэ жилийн ойжуулалтаа хийж эхэлжээ. За энэ жилийн хугацаанд болохоор манайх одоо энэ Зулцгын голын нарсан ойг тэлэх ажлыг Дархуул аймгийн худалдаа авах ажиллагаанаас зарласан тендер шалгарч 0.8-аас 1.2 метр өндөртэй 1200 ширхэг суулгацыг 3 жилийн хугацаанд арчлан хамгаалж хүлээлгэж өгөхөөр зорилт тавиад ажиллаж байна. 5 сарын 15-наас эхлээд ойжилтын ажил эхэлсэн. Ойжилтын тарилтын хугацаанд 6 сарын 20 хүртэл энэ ажлыг гүйцэтгэхээр байгаа. Ер нь ойжилтын ажлын хувь бол 70% явагдаж байна. Өнгөрсөн 10-аас 20 жилийн хугацаанд замбраагүй ойлгосон хайгуул, ашиглалт, олборлолтын лиценз, гар аргаар алт олборлогчдын хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалan байгалийн онгон дагшин байдалд ороотож, экологийн тэнцвэрхээр алдагдсан. Үүнийг засаж сайжруулах нөхөн сэргээх ажлыг 2021 оноос хойш эрчимтэй зохион байгуулан аймаг орон нутгийн томоохон аж ахуйн нэгж байгууллагууд нөхөрлөлттэй хамтран инхүү, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж байна. 20 жилийн өмнөөс эхлээл энэ манай аймагт бол эвдэрсэн газрууд их шинээр бий болж нөхөн сэргээгээгүй байдیں۔ За яг нодлонгоос эхлээд энэ нийгмийн хариуцлагын хүрээнд оюу толгой ингээ хуучин газруудыг ингээ сайхан түрээд өгсөн л дөө. Тэгээ анх удаа одоо энэ том толгойд энэ биологийн нөхөн сэргээлт гэдэг шатыг би хийж эхэлж байна. За энд яг одоо бидний зогсож байгаа газар бол ойролцоогоор
5-6 га ингээд эвдэрсэн газар байгаа юм. Сайхан төрчихсөн. Тэгээ энд л бол би орон нутгийн төсвөөс Дархан аймгийн орон нутгийн төсвөөс одоо санхүүжээд тэгээд биологийн нөхөн сэргээлтийг хийж эхэлж байна л та. Нийтдээ бол яг гэрээсээр нэг 10-аас 20 мянган модал тарих гэрээтэй л дээ. 20 мянган модалтай. Гэхдээ би энэс илүү яг хайлаасыг өрөөр нэг хэсэг газар тариул магадгүй энд л бол нэг 2 сая мод байх болно. Нөхөн сэргээлт айжуулалтын ажлын хүрээнд энд усандаа ойрхон газарт бургас олон улиас, хайлаас, элс хайргуу газраа нарс мод тарих юм байна. 4-5 зүйлийн 10-аас 20 мянган мод тарих гэрээтэй гэдгийг онцоллоо. Зөвхөн Дарханчуудад гэлтгүй бусад аймаг хотуудын хэмжээнд эцэг эхчүүдийн дунд хүүхдийн хамгийн чанартай, загварлаг эдлэгээ сайтай брендийн хувцсыг өргөнөөс өргөн сонголттой худалдаалгаараа танигдсан Lasky хүүхдийн хувцсны дэлгүүр хүүхдийн баярын бэлэгтээ урамшуулалтай худалдаагаа зарлалаа. 100 мянган төгрөгөөс дээш худалдан авалт бүртээ гарын бэлэгтээ бөгөөд 2 пүүз худалдаж авбал 1 пүүз бэлэглэж байна. Шинэ хорооллын 24-р байрны Чанха замын эсрэг талд 321-р байрны 1 давхарт төв зам дагуу байрлалтай Lasky дэлгүүр нь хамгийн чанартай хүүхдийн хувцснуудыг Америк нэгдсэн улс, Англи, Япон, Солонгос, Хятад зэрэг улсаас шилж сонгон оруулж ирдгээрээ танигдсан. Хүүхдийн танд хөлнөөс толгой хүртэл өмсөөлөх бүх төрлийн хувцас, гутал, өргөн сонголцтой энд бий. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 0-оос дээш өсвөр насны 15, 16 гээд Ахлах ангийн хүүхдүүдэд ч таарахаар 100-ны хувцаснууд 100 сонголцтой ирсэн байна. Тодорхойлбол охид хүүхдийн тааран өмд шорт, бэлтгэл биеийн тамирт өмсгөх тохиромжтой загварлаг, подолк шорт болон чөлөө цагаараа өмсөх бүх төрлийн хувцснууд, хослолууд, охидын загварлаг даашин зюбг, топууд төрөл бүрээрээ энд иржээ. Мөн Skechers брендийн сандал арзмарын хамгийн өргөн сонголттой зах зээлээс хямд үнээр худалдаалагдаж байна. Lasky дэлхийд алдартай Nike, Adidas, Vans, Asics эрэгтэй эмэгтэй хүүхдүүдтэй тэр бүр бусад дэлгүүрүүд зах худалдааны төвүүдээс хайгаад олцдоггүй загварлаг брендийн чанартай хувцснуудыг онцлог харуулж байна. Зах зээлийн үнээс хамгийн боломжийн үнээр хэрнээ шинэлэг загварын хамгаас чамин хийцтэй загварлаг брендийн охид болон хүүхдийн 0-оос 15 хүртэлх насныхан зориулагдсан бүх төрлийн бэлэг хувцс энд бий. Гутал пүүцний тухайд 21-ээс 40 хүртэлх арзмарын бүх сайз өргөн сонголттой байна. Хүүхэд нас бол амьдралын мөчлөгүүд дундаас хамгийн дурсамж ихтэй анхны нээлтүүдээр дүүрэн атлаа хамгийн богинохын байдаг учраас энгийн нэг биш харин загварлаг хувцсаар хүүхдийнхээ мэдрэмжийг хөглж балчир насыг нь бүр илүү үн цэнтэй болгох эцэг эхчүүдтэй Lasky дэлгүүрийг санал болгоно. Дэлгүүрийн барааны чанарыг таньсан эцэг эхчүүд, худалдан авагчид Улаанбаатар хот болон Сэлэнг аймаг, Орхон, Булган зэрэг аймаг хотуудаас зорин ирдгийг онцлие. Lasky дэлгүүрийн хамт олон дэлхийд алдартай брэндүүдийн хүүхдийн хослуудыг маш их өргөн сонголтоор оруулж ирдэг. Жишээлбэл миний гарт байгаа New Balance-ийн ийм гоё хослууд байна. За энэ болохоор охин хүүхдийн хослол байна л да. Дээрээ ийм гоё даавуу материалтай подолктой. Доороо ийм гоё юбктэй ийм эрүүж дэрүүс ерөнсөө биенд нь өвтөйхэн. За тэгээ хослолуудын тухайд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд зориулагдсан байна. Энэ жишээлбэл North Face-ийн хослол байна. Подолктойгоо, шорттойгоо мэдээж одоо хүүхдийн байр болох гэж 100 цаг гоё хосоор нь авч өмсөх гэх юм бол энэ хослолоороо нэлээд боломжийн үнэтэй зарагдаж байгаа шүү. Маш гоё чанартай материалтай ийм хослолууд бас ирсэн байгаа юм байна шүү. За энэ ийм хар өнгийн ийм гоё спортлог хослол байна. За эсвэл ийм тааран бор материалтай ийм хөөрхөн гонч шиг чим шиг юм захтай. Ер нь одоо нөгөө хүүхдийн хувцс гэрээ загвар муутай нэг бол хит хүүхдэрхэг байдаг бол
Ласкицийн хамт олон арзмаартай хэрнээ том хүний юм шиг гоё загварлах хувцснуудыг авчирдгаараа манай дарханчуудад эцэг эхчүүдэд бол хэдийнэ танигдсан байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ гоё загварлах хэрнээ чанартай брэндийн хувцаар гангалъя гэж бодож байгаа манай эцэг эхчүүд Ласкицийг зориод ирээрээ. За энэ хүүхдийн баярын хөөрхөн тий ганган чамын дахин давтагдахгүй ийм гоё дэргүр загвартай ач байна. За өөрхөн цав цагаан балааж хайж байгаа бол арьсмарын сонголттой ийм хөөрхөн сувттай цагаан балааж байна. Ирвэхээтэй ийм гоё ганган хэнцэр ийм юутай. За бүр ийм цав цагаан ийм гоё ирвэж дэрүүс үнэхээр гоё загварууд байна. Дахин давтагдахгүй загвар бүрээс ингээ нэг шиг ийм бүр пластиктай гэдтэй. Үнэхээр гоё одоо тий гангалах дуртай, чамын хувцсан дуртай охтуудад чинь маш гоё бэлэг болохоор ийм палашнууд өргөн сонголттой ирсэн. За Ласкицийн хамт олон 100 цагийг тохиолдуулаад ийхүү хямдралтай, урамшуултай, гарын бэлэгтэй худалдаага эхлүүлсэн байгааг дуулахад таатай байна. Дараагийн танилцуулах байгаа онцлог бараанууд бол охтуудын дээгүүрээ өмсдөг топнууд байна. За энэ хараачтай дээ бүр насан турш эмэгтэй хүмүүсийн загварын айдлаар ийм хөөрхөн загварлаг охтууд мандаа 100 цагт гоё өөрийгөө гоёход тохиромжтой цэвэр даава материалтай дээгүүрээ өмсдөг топнууд бол нэлээд олон төрлийн загвартай байх жишээ тий нуруунд гардаг загвартай юм уйдаг хөөрхөн загвартай юм гоо агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг юм светр маягийн загвартай за ханцуутай ханцуугүй ирвэж дэрүүс ингээд нэлээд гоё биенд нь нэвтэх ирнэсээ загварлаг ингийн мөртлөө чамин юм гоё дээгүүр өмсдөг топнууд өргөн сонголттой байгаа юм байна шүү. За энэ хэсэгт болохоор цамц бас ханцуутай ханцуугүйгээд нэлээд олон төрлийн сонголттой байгаа юм байна. За энэ хэсэг танилцуулах гэж байгаа онцлог бараа болохоор ийм өмд хэрнээсээ за хальт харахаар ингээд хөөрхөн тааран одоо юб шиг харагддаг ийм урт сул загвартай. За тэгээд тааран материал гэдэг чинь өөрөө 100 цагийн хувьд хамгийн одоо агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг одоо хөлсийг тэ гадагшдуулдаг хамгийн одоо ээлтэй материал гэж тооцогддог шүү дээ тааран материал. Тэгвэл ийм октоудад маань зориулсан ийм гоё загварлаг одоо том эмэгтэй хүн насан туршсан эмэгтэй хүний загварын адилаар сүүлийн үеийн тренд болж байгаа тааран өмднүүдийг за Ласкицийн хамт олон өргөн сонголттой оруулж ирсэн. Сүүлийн үед октод маань ийм өмдөн дээгүүр ийм тэгээ уйдаг юм юу шиг ингээд те торон одоо загварыг эрхэмлж байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ Ласкицийн хамт олон таны октоодын хайж байгаа ийм загварыг бэлэн оруулаад ирчихсэн байна. За энд болохоор бас юу бүхтэнээсээ өмдтэй юм шиг ингэж хосолж харагддаг ийм гоё материалтай сонголттой ирсэн байна. За харин энэ хэсэгт Essentials болон бусад дэлхийд алдартай брэндүүдийн дээгүүр өмсдөг одоо охид хүүгүүдийн болон Unisex загварын подолкнуудыг харуулах гэж байна. За эдний подолкнууд бол үнэхээр гоё одоо материалын хувьд маш сайн эдлэгээ даана олон жил өмсөн. За тэгээд арзмарын хувьд 4-өөс дээш 13, 14, 15 гэдэг тийм оверсайзтай юм биенд бариад авахгүй маш гоё подолкнууд ирсэн байгаа юм байна. За одоо та нартаа бас эрэгтэй, эмэгтэй гэдэг ингээд арзмааруудын болон өнгөнийхэн сонголтуудыг ингээд харуулж байна. За Ласкиц дэлгүүрийн тухайд өдөр болгон өдрийн 11 цагаас оройн 20 цаг хүртэл та бүхэндээ нээлттэй ажилладаг байгаа шүү. Бүхий л өдөр бол нээлттэй ажилладаг гэдгийг дуулгаж байна. За та бүхэн бас 100 цагийн нээлтийн хямдрал болгосон те 100 мянган төгрөгөөс дээш худалдан авалт тутамд гарын бэлэгтэй гэсэн хямдралаас бүү хоцроорой. Ласкиц хүүхдийн хувцсны дэлгүүрийн хаяг Дархан хот Шинэ Хорооллын 24-р байрны Чанх замын эсрэг тал 321-р байрны 1 давхурд төв зам дагуу байрлаж байна. Ласкиц хаягтай дэлгүүр таныг угтан авна. Харилцах утасны дугаар 9947 5089. Ажиллах цагийн хуваар өдөр бүр 11 цагаас оройн 20 цаг хүртэл нээлттэй ажиллана. Одоо та бүхэндээ цаг агарын урьдчилсан мэдээлэлээ танилцуулах болно.
Үзэгч та бүхэндээ орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргөө уулзъя. Баяртай үзэгчтэй.